Зууны мэдээ сонин улс төр хөшигний ард болондоо эс баяр цогтыг шүүсэн шүүхийн шийдвэрүүд нууцад хамаарах хуу нийтлэлийг хүргэж байна. Сангийн сайд асан эс баяр цогтын хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг 2 шүүгчийн тусгай саналаар 2021 оны 7 дугаар сарын 19-нд хүчингүй болгосон. Мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж улмаар хэрэгсэхгүй болгоод дууссан. Энэ асуудлыг улс төрийн хүрээнийхэн ер нь олон нийт сүүлийн үед нилээд сонирхоод байгаа нь ажиглагдах болов. Өөрөөр хэлбэл эс баяр цогцтой холбоотой шүүхийн шийдвэрүүдийг ирж хайгаад эхэллээ. Гэвч олдохгүй байгаа аж. Тэгвэл шүүхийн тухай хуулийн дагуу Монгол улсын хэмжээнд шүүхээс хэрэг маргаан хянан шийдвэрлэж буй ажиллагааг бүхэлдэн захимжуулан шүүхийн шийдвэр нэг бүрийг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байлгах зориулалт бүхий www.шүүх.cgmn цахим хуудаст нийтэлдэг болсон. Шүүхийн шийдвэрийг цахим хуудасд байршуулах, батлах тухай журамд хэргийн тухай шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажилтан буюу админ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэргийн бүх оролцогчид гардаж авснаас хойш ажлын 5 хоногт багтаан цахим санд байршуулах ба ингэхдээ шийдвэрт дурдсан иргэн хуулийн этгээдийн регистр, бүртгэлийн дугаар болон хаягийг дарж тэдгээрийн нэрийн зөвхөн эхний үсгийг үлдээж нийтлэнэ гэжээ. Мөн тус журмын 4-2-т нууцлах шаардлагатай тодорхой хэрэгүүдийн байршуулахгүй байхаар заажээ. Харин эс баяр цогтын шүүсэн шүүхийн шийдвэр тэдгээрийн алинд нь хамаарч байгаа нь ойлгомжгүй байгаа юм.